за. За. За сайн байцгаана манай үзэгчтэй. Хуахинасаа гараад одоо ерөнхийдөө Пхукет руу явж байна. Тэгээ яг хоо яаж хямд төсөвтэй аялах уу? Бас нэг зөвлөмж ч юм уу нэг юм сонирхолтой нэг ийм газар ирсэн байна. Энэ нь болохоор ийм RV парк юм байна. Ерөнхийдөө camping ground гэдэг. Хүмүүсд одоо майхна бариад одоо амарчхаар газар. Тэгээ энд ийм нойлтой, дүүштэй аялын машинтай бол ингээд тогоо залгачихна. Энд ингээд ширээтэй. Тэгээд үндсэндээ бол энэ парк руу ороход нэг хүний 10,000 төгрөг. Энэ нь одоо хэдэн төгрөгийн бөөмөд далай нь бол энд эзэнгүү ийм гоё газар байна. Тэгэхээр яг залуучууд дараа нь ирээ Тайланд ирэх юм бол за машинтэйч, машингүүч бай ерөнхийдөө бол бараг л иймэрхүү газруудаар нь судалж агаад мопедтэй яваад нэг Монголоос ирэхдээ нэг майхан тэгээд нэг аялын жоох юм үүрж ирээл үндсэндээ заавалчгүй одоо байр зочид буудлын дээр байрлаад авахгүй дэлгүүр ороод дэлгүүрээсээ хоол хүнсээ юмнуудаа цуглуулаад тэгээд бараг ингээд майхнаа барайл дулаахан үед бол тэгээ хоноод ингээд байрлчих бас боломжтой юм байна гэж бодлоо. Тэгээд бас нэг заавалчгүй үнэтэй аялын компани ч юм уу одоо зочид буудалтай том хот далайн эрг үзэгчлээ явж байгаа бол том хот руу яваад ах шаардлага байхгүй. Хөөхөө ингээд цомхон. Одоо энэ хүнийг би харах юм бол зүгээр л нэг жижигхэн майхан, кочо майхантай тэгээд ингээд энд бараг 7-8 хонч болж ийн гэсэн үг шүү дээ. Эндээс тэгээд ороход 10,000 төгрөг. Ойрхон дэлгүүрээс очиад юмнуудаа цуглуулад авчинд. Тэгэл Тайланд далайн эрг амралт ердөө л 10,000 төгрөг. Ороход тэгээ майхнаа ингээ үнгүү хэд ч хонж болохоор тэгээ одоо далайн эргэн гэх юм бол ямар ч хөнгөө. Тэгээ Тайландд ерөнхийдөө бол ингээд энэ эргийн дагаа явах юм зөндөө ингээ явах боломжтой мэт. Заавалчгүй одоо ийм camp ground-д байгаад ахгүй. Гэтэ энэ кампинг газар нь яг нэг давуу талтай юм нь болохоор дүүш байгаа. Тэгээ нойл байгаа. Тэгэхээр бас зүгээр. Тэгээд хоолоо билет газан билеттэй энэ нэг газраас авчираа тэгэл байрлчих гэсэн үг шүү дээ. За тэгээд далайн эргэн гэхэд одоо энэ хард ерөөс хийж байхгүй. Бид хоёр л байж байна одоо энэ дээр. Тэгэхээр 10,000 төгрөгөөр Тайландд ирцний дараа бол ингээд бас аялах бас боломж байна. Тэгээд бүр төсвөр одоо хямдхан явах юм бол ирээн рүү ороод ирээнээсээ тэгээд газраар явж байгаад наашаа нисч ирээд ингээд нэг мопед түрээсэлдэг ч юм уу яадаг чинь тэгээд мопед нь ч гэсэн хямдхан штэ өдрийн нэг $5 модорч байна. Тэгээд өөрөөсөө унаад хүрээд ирэхээр сайн судалж байгаад ирэх юм бол боломжтой юм байна шүү. Заавалчгүй одоо үнэтэй машин аваад ингээд олон цаг зав бас байхгүй гэж магадгүй зарим хүмүүсэд мөнгө төгрөг байхгүй гэж магадгүй. Гэхдээ аялах сонирхол байх юм бол та нар ийм хямдхнаар ч гэсэндээ Тайландыг үзэх боломжтой юм байна шүү гэж хэлэх гэсэн. За манай пэйжийг лайк, шеэр дагаарай. Хамга